Өшиг жаргал багш байна. За ингээд та бүхэндээ өнөөдөр дээд доод зохины өнжил суулрал нүдний гадна үржлийг маш өндөр үдэнтэй арилгадаг дасгал зааж өгч байна. За энэ дасгал дээр бол хүмүүс маш их алдаа гаргадаг учраас илүү сайхан дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Хамгийн эхлээд бүгд нүдээ ингээд онижийг төсөөлье. Ониж явахдаа хоёр зохио хоёуланг нь ониж байгаа. Зарим хүмүүс зөвхөн ингээд доод зохио онидаг эсвэл зөвхөн ингээд дээшээ харчаад байдаг. Харцны байдал бол яг чигээрээ урагшаа харна. Одоо би дээшээ харахгүй, доошоо харахгүй, яг урагшаа чигээрээ харна гэсэн. За ингэж харсны дараа би онилоо. Одоо ингээд мэдээж онийхоор ингээд нүдний эргэн тойрон ингээд өрчих гээд нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр өвчлөө үүсгээс маш сайн хамгаалж гараа тавьж өгнө. За нүднийхээ яг хоёр тал гараа тавилаа. Хоёул ингээд зэрэг гадна талын энд хуруу нүдний өнцгийг доош нь ерөөс ингэж дарахгүй шүү. За. Яг байгаа газар нь л давлаа. За эндээс би онилоо. Хоёр зохио мэдэрлээ. Тэгээс суулна. Онилоо, сууллаа. Онилоо, сууллаа. Онилоо, сууллаа. За таны нүднээс бага зэрэг нулимс гарч болно. Хоёр зохио хоёулаа маш идэвхтэй жишээлнэ. Энэ мэдрэмжийг мэдэрнэ. Зарим хүний хувьд бол ингээ зохин хитрхий суларч хараа мэдрэмж бас авдаггүй шүү. За тэгэхээр сайн анзаараад яг ониж явахдаа хоёр зохио маш сайн мэдэрнэ. Хөмсгөө ингэж өрөхгүй, хөмсгөө ингэж зангидахгүй зөвхөн нүдний булчингаа ажилуулна гэдгээ битгий мартаарай.